Тэгэхээр яг энэ Евразийн өргөн удам нутаг тэр дундаа Монголын нутагтаас маш их олддог түгээмэл болдог богон чулуун хөшөөнүүдийн дүр зургийг оруулсан. Мөн одоо хадны одоо зурган дээр байдаг түгээмэл байдаг дүрс зургнуудыг оруулж өгсөн. За тэгээд тэрний дээдлийн хэсэг нь бол одоо үндсэндээ хүннүг бүрэн модон хааны одоо морин дээрээс ингээ газар нутгаа хараад газар бол улсын үндэс гэдэг үгээ хэлж байгаа. Тэгээд тэрийг нь бид нөөс бичээсээрүүлээд буулгацсан байж байгаа. За тэгээд алангой их дөрвөн хүүтэйгээ байж байгаа. За тэгээд бүрчин гоомор Монголын нутч гэхдээ бол Тэнгис далай гатал бүрчин гоомор энэ нутгалсан бурхан албан хайрхан нутгалсан гэдэг ийм үгтэй. Тэгэхээр тэрийг өгүүлэмжийг нь оруулчихсан байх жишээтэй. За ингээд яг 3 дахь гол хэсэг бол үндсэндээ багны хэсэг бол яг Чингис хааны хүүхэд ахуй цагаасаа эхлээд боорчтой одоо нөхөрлөө нөгөө 8 шаргаа одоо олж аваад за ингээд явж байгаа. Тэгээд энэ доотлын адуу бол 8 шаргаа адуу байж байгаа. Тэгээд дээшээ үндсэндээ их хаан болон заларч байгаа 1206 оны үйл явдлыг төрсөлсөн. Урт талдаа одоо 9 дагаан тугаа дүрсэлж хой талд нь бол 5 хар тугийн тамхтай дүрсэлж хөшөө зогсолбрын энэ хоймор хэсэгт нь бол овоо байрлуулж гисэн байгаа маа. За энэ овоог бол яг одоо тэнгэр үзэлтэй бөөмөр үзлийнхэн ёс заншлаар одоо амьлуулсан босгосон ийм овоо байгаа. Энэ овоо бол үндсэндээ бурхан албан хайрхан дээр байгаа овоог төлөөлөх зорилготой овоо юм. За ягаад тэгэхээр үндсэндээ тэнд гарч одоо мөргөх залбирах эмэгтэйчүүд, настайчууд, хүүхэд, хөгшчүүд гэдэг олон улсууд нэг хоёрт хоргийн газар хил эндээс эхэлж байгаа учраас эндээ одоо төлөөлөөд мөрөгчих зорилгоор үндсэндээ их хайрхны овоог энд одоо босгосон. За ингэж босгохдоо энэ хайрхнаа болоод энэ хоргийн газрыг хамгаалуулах зорилгоор овоон дээрээ бол 5 хар тугаа босгосон. Ийм агуулгатай. Тэгээ энэ 5 хар тугийг бол Батлан хамгаалахын яамд байгаа одоо хараа их хар тугтай бол үндсэндээ загвараар нь босгосон. Гэхдээ энэ хоёр хартуг хоёр өөр зорилготой шүү. Нэг нь бол үндэсний хэмжээний одоо Батлан хамгаалахын яамны тэр хартуг. Энэ бол бурхан халдван хайрхныг сахиж манж байгаа ийм хартуг. Өөрөөр хэлбэл хамгаалтын зорилготой хартуг байгаа. За тэгээд энэ хартуг болоод энэ овоо идэвзүүлээ бас одоо энэ бөөнөр маань тэнгэрийн осоор амьлуулсан юм шүтэн овоо байгаа юм шүү. За та бүхэн харж байгаа бах энэ хартуг гэдэг бол тогшин юм шүү дээ. Тийм учраас уул нь хүн болгон хараад байдгүй. Тэр тусмаа эмэгтэй хүн бол бас харахыг цэвэрлдэг учраас гадуур нь юм гэртээ хийсэн байгаа даа. Тэгээ нэгд бол энэ цээрээ дагж байгаа. Хоёрт бол энэ чинь ингээд байнгын гадаа байж байгаа учраас энэ одоо туг яар нь бас хийсээд үгүй болчих зорилгоо үгүй болцоос хамгаалаад гадна талаар нь одоо гэрт зис санагдаж байна. Зислүү гуйлан гэртээ ийм одоо шүтэн зогсол босгосон. Нөгөө талдаа бол яг өнөөдрийн энэ төрийн их тахлага энэ хүндэтгэлийн зохицолбор дээр энэ талбай дээр болж байгаа нь бас ёслол одоо төгөлдөр одоо харагдах. За мэдээж энэ одоо ёсондоо уул хайрхандаа эзэн Чингис хаандаа хүндэтгэлтэй хандах нэг ийм агуулгыг улам бүр баяжуулж нэмэгдүүлж өгж байгаа бас нэг чухал ач холбогдолтой харагдаж байна.